Аав гэрт байвал гэр дүүрэн байдаг. Ээж гэрт байвал гэрэл гэгээтэй байдаг. Хүүхэд гэрт байвал гэр баяр хөөртэй байдаг. Дүүрэн гэрэл гэгээтэй баяр хөөртэй амьдралын төлөө Гэр бүлийн радио 104.5. Гэр бүлийн радиог энэ цаг мөчид дэлгэнэ тааруулан хүлээн авч үзэж байгаа бас сонсож байгаа сонсогчдоо энэ цагийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр бол Kids Time-тай өдөр байгаа. Радиогийн 1-р студид хөтлөгч Намука, Заяа, найруулагч Наманагийн хамтдаа энэ өдрийг эхлүүлж байна. Тэгээд өнөөдрийн бидний ярилцах сэдв болохоор үн цэнэ мэдрээрээ гэсэн сэдвээр ярилцах гэж байгаа. Мэдээж өнөөдрийн хөтлөгчөө та бүхэндээ танилцуулъя. 9 настай Намука. За сонсогчдод өөрийгөө танилцуулаарай. Намайг би Номлон гэдэг. Тэгээд 3 дугаар сургууль 4-ийн Д ангид сурдаг ганц толгой багштайгаа хамт. Тэгээд энэ жил 10 нас хүрнэ. Одоогоор бол 9 настай. Тэгээд 10 сарын 16-нд 10 хүрнэ. Ямар амар дэлгэрэнгүй танилцуулчаа тий. Жохоо юм үлдээх байсан байхгүй дараагийн нэвтрүүлэг дээр. Ингээд ш. Манай Намукагийн маань анхны хөтлөлт учраас та бүхэн тусалж дэмжээрэй. Тэгээд гой комментуудыг бас бидэнд илгээгээрэй. Та бүхэн нэвтрүүлгээ 84.5 104.5 гэсэн дэлгэнээр шууд сонсож байгаа. За мөн дээрээс нь 3W1045 цэгийн вебсайтаар бөмбөрцгийн үнцэг болон бүрээ сонсох боломжтой шүү. Мөн дараагийн холбоос нь гэвэл Facebook дээр яаж үзэх вэ? Гэр бүлийн радио 104.5 гэд хайж үз. Яг кириллээр бичээд хайгаарай. Тэгхийн бол манай пэйж хуудас харагдаж байгаа. Дүрстэй явж байгаа нэвтрүүлгийн дор та бүхэн комент бичээд бидэнтэй хамтдаа цагийг өнгөрүүлэх боломжтой. Чухал сэдв болвол үн цэнэ мэдрээрээ гэсэн. Манай Номлон ер нь хэр үн цэнтэй вэ? Миний бодлоор бүх зүйл үн цэнтэй гэж боддог. Тий, миний бодлоор бас хамгийн нэгт гэр бүл аз жаргал гэж боддог. Гэр бүл аз жаргалтай байх юм бол үн цэн тэндээ оршиж байгаа гэсэн үг юм байна тий. За Номлон юу хийж чадах вэ? Би дуулж чадна, тэгээд бүжиглж чадна. Тэгээд одоо жүжигийн дугууланд явж байгаа жүжиг драмын дугууланд тэрэндээ одоо ингээд илүү сайн яваад эхэлчих юм бол бас жүжиглэж чадна. За. Тэгвэл чаддаг юмнууд зөндөө нэмэгдэж байгаа шүү тий. Аюу ууж чадах уу? Чадна. Хоол хийж чадах уу? Арай чадахгүй. Арай чадахгүй байгаа. Тэгвэл дараа нь удахгүй хоол хийчих штэ. Хоол бол бэлдэж чадах уу? Чадна. Хийхээс өмнөх нь бол хийж байгаа юм байна. Тэгвэл хувцас угааж чадах уу? Нөгөө угаалгын машин тэгэл товчдуур дарцдаг болохоор чадна. Чадна тий. Эрэгтэй хөвчтэй уралдаад төрүүлж чадах уу? Бараг тэнцэх байхаа. Тэгээ ер нь чадахгүй юм байдгүй тий хүнд. Яг хүсээ, зорий, чаднаа гэж зориглох юм бол бүх зүйлийг чаддаг. За тэгээд дээрэс нь нэг зүйлийг өглөө хичээгийн нэвтрүүлэг хөтэлдэг байхад хүүхдүүдээс онцолдог байхгүй юу? Хүнийг гадаад үзмжээр нь бити ингэж дүгнж агаарай. Хүний дотоод сэтгэлийг нь бас харж агаарай. Бүх зүйл нь яг гадна харагдаж байгаа шиг байдаггүй шүү гэдэг. Энэ тал дээр чи хэрэг санал нийлэх үү? Санал нийлж байна. Энэ дээр чи миний хэлсэн дээр бодоод жишээ аваад яриул чиний эргэн тойронд гадаад үзмжнээс нь болоод зөвхөн харагдах байдлыг нь хараад буруу дүгнжсэн тийм тохиолдол байдгүй. Ер нь нэг хэдэн удаа байдаг. Нэг удаа тэгжсэн юм аа. За. Манай ангийн нэг эрхэм учрал гэдэг хүүхдүүдийн би нэг салааны даргуулжсэн байхгүй юу? Ингээ хүүхэд болгоноор ээлжлүүлээ багш салааны даргуулсан. Тэгээ хамгийн их нь би салааны даргуулад тэгсэн чинь тэр эрхэм учрал гэдэг хүүхэд ингээд гэрийн даалгавраа хийгээгүй. Ер нь манай ангийнхан жоохон голоод идэг байхгүй юу? Ингээ муу сурд хүмүүс ингээд ингээ ангийн нэр хүн дунгаагаад ингээд тэгээ би бас нэг удаа жоохон заинжсэн. Гэрийн даалгавраа хийгээгүй ингээд. Тэгээ одоо тэр хүүхэд сайжирж байгаа юу? Одоо бол өөр байранд 2 дугаар цалаа руу очиод дайжиг болцсон. Тэгэхээр гадаад үзэмжнээс нь хараад нэг гэрийн даалгавар хийдгүүдээгээ бодчих юм бол тэр хүүхэд байнга гэрийн даалгавар хийхгүй байна гэж байхгүй шүү дээ тий. Нэг багш дүрсгүүгээ хийчих юм бол манай ангийн хамгийн дүрсгүү тэр штэ гэдэг ойлголтыг ч гэсэндээ авч хаяа хэрэгтэй болчиход байгаа юм тий. Тэгэд хүн болгоны дотор шал өөр ертөнц байдаг. Маш дүрсгүү юм шиг харагдаж байгаа боловч гэртээ очисон чинь хамгийн томоотой хамгийн сайн хүүхэнд байхыг бид нар мэдэхгүй шүү дээ. Одоо бид хоёр нэг бичлэг бэлдсэн байгаа. Хамтдаа энэ бичлэгийг үзээд тэгээд ярилцъя. Яг одоо найруулагч маань бичлэгийг хүргэх гэж байна. Тэгээд бид хоёрын яг энэ доор гарна шүү. За юу. Та хамтдаа үзхийг хүсвэл гэр бүлийн радио 104.5 пэйж үзчихлээ.
Вонес? Псэмэ вонес? Яа хоцорсон байл гэдэг юм шиг. Зэрэг орно. Шийдэгж штэ. Танай ингэж шийдэгдэг. Школон. Ela mosa per seridma. Чэцээ. Харин яаж ойлгох ёстой? Ир. Прапме вонес. Яасны хэлгүүгээр дахиад зөвлөчлээ тий. Яагаад яасны хэлж болохгүй юм бэ? Ир. Ер нь ийм шийтгэл авсан, хүнд зохиосон мэдрэмж хэр удаан Хүүхэд насндаа байнга тийм мэдрэмжтэй болждог байна. багш нь явж байна. Хүүхэд тусалж штэ. Багш нь харчлаа тий. Гэрийнхэн хин нэг юм хүчтэй юм шиг тий. Мэдээж дахиад хоцрох байна. Юу ч хэлэхгүй шууд гараа өгч зохиолох нь бэлэн болов. Багш нь гэмшиж дээ тий. За. Энэ богино хэмжээний кино 4 минут үргэлжилдэг юм кино байхгүй юу? Энэ киног хийхэд 30 минут зарцуулагдсан. 30 минут зарцуулагдсан. Тэгээ 30 минут кино хийгээд тэр 30 минут хийсэн кинонд 4 минут болгож ингэж яг бүтээл болж гарсан гэсэн үг байхгүй юу? Тэгээ Оскарын шагнал авч ирсэн. Оскар гэдэг бол дэлхийн хэмжээний мундаг кино наадам гэсэн үг шүү дээ тий. Тэгээ тэнд шагнал авч ирсэн юм бүтээл. Мундаг байна уу? Би нэг YouTube-ээс shorts бичлэгээс нь харж ирсэн юм байна. Харж исэн юм байна уу? За төгөөд яг энэ бичлэгийг үзээд тэгвэл чамд ямар мэдрэмж төрж исэн бэ? Хүү өдөр болгон өвөөгөө асраад ямар нэгэн эмнэлэгч юм уу гэрэл рүү хүргэж өгдөг байсан. Тогтмол хүргэж өгöd юм тий. Тийм тэгээд хоцордог байсан гэж. Ааха. Тэгээ яагаад тэрийг багштай хэлчих болоогүй юм бол? Нөгөө ингээ багштай өвөө маань тийм ийм гээд хилэнгүүд ингээд багш нар ингээ хайдаа жоохон загнаад идэг тэгэх юм болов гэж хүүхдэд бас бодогдсон байж магадгүй гэж. Өөрийг нь ойлгохгүй байж магадгүй гэж бодсон байж тээ. Тэгсэн харин уг нь хилцэн болвол багш гэтээ хэлхээсээ илүү бас харчаад ойлгосон баг тий энэ багш. Тэгээ дээрэс нь ярилцахаас өмнө хүүхдийг бас зодож шийдэх нь зөв зүйл үү, буруу зүйл үү гэдэг зүйлээс яригдчихээн. Томчуудтай өөртөө зохиолдож байгаа зүйлүүдээ ярилцах ёстой гэдгийг ойлгуулж гин. Хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр
хүнийг үнэлж сурах хэрэгтэй. Яг түрүүний хэлсэнчлэн те хин нэгэн хүнийг гадаад үзмжээр нь за энэ хүүхэд нэг хоцорлоо гэж бодоход дандаа л ингээл буруу юм хийгээл хоцорлоо гэсэн үг бол биш гэсэн үг. Цаанаа ямар нэгэн сайн үйл хийж байгааг нь бид нар мэдэхгүй учраас тэр хүүхдийг дандаа буруугаар бодож болохгүй. Сайнаар бодож байгаарэ гэсэн мессежийг бас өгж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэд энэ талаар чи одоо жишээ аваад бусдад ч гэсэндээ ярилцах байх. Хамгийн түрүүнд хинт хэлэх үү? Хамгийн түрүүнд энэ ингээд манай улсад зөндөө олон сургууль байдаг шүү дээ. Тэдний гадаад мадаад чамаагүй тэр багш нартаа битгий хүүхдүүдээ ангийнхаа хүүхдүүдийг шийтгэж зодж байгаарэ гэж зөвлөмөр байна. За тэгвэл багш нар хүүхдүүдтэй хэрхэн яаж ойлголцох вэ? Хэрхэн яаж дахин давтаад хэлээд байхад үгэнд орохгүй, өөмүүлээд удаа дараа даалгавраа хийж ирэхгүй, хин нэг шоглоод хүүхэд дээрлэхэд ер нь болохгүй зүйл хийгээд байгаа хүүхдэд нэг биш нилээ дуудаа хэллээ. Ойлгохгүй байна. Тэгвэл багш яаж хэлвэл ойлгож авах вэ? Чи одоо яг тэр хүүхдийн оронд өөрийгөө тавиад бодоод үзээрэй. Тэгсэн байсан бол багш нар юу захиралт хэлээд тэгээд ингээд юу арга хэмжээ авбал гэж бодож байна. Арга хэмжээ гэхэлэр яг ямар арга хэмжээ авах вэ? Сургуулиас хөөгөөд ч юм уу. Шууд уу? Тий. Чамайг сургуулиас хөөжүүл явах уу? Тэгвэл тэгээд өөр сургуульдаар шүү дээ. Тэг өөр сургуульд очиж чи тэгээд янз бүр юм болол явах уу? Янз бүрийн юм болгохгүй одоо би эхний сургуулиас хөөгдсөн юм чинь дахиж тийм алдаа гарахгүй гэж бодохсон. Бас сургамж авах нь. Гэхдээ чи бас тэгэн тэгтлээ бол сургамж аваад бол хэрэггүй шүү дээ, тэ. Тэгвэл яг тэр хүүхдийг болохгүй байгааг хэн хэлж ойлгуулж тэр хүүхдийг зөв зам руу хэн оруулдیں۔ Ээж аав нар гэр бүл. Ээж аав нь гэр бүл нь. Тэгвэл ээж авч гэсэндээ чухал үүрэгтэй гэсэн үг шүү дээ, тэ. Хүүхдүүд сургуульд орсон цагаас эхлээд сургуулийн багш бүх хариуцлагыг нь үүрэхгүй юм уу? Үүрэхгүй. Ээж аав нь бас хариуцлага үүрэн, тэ. Муу сураад байна, онц сураад байна гэдгээс гадна хүүхдийн хүмүүжил сургууль дээрээ хүүхэд зодтолж гин, ингэж гин, тэгж гин. Энэ бүгдийг багшийн хариуцлага биш гэсэн үг үү? Багш юу гэр бүл энэ хоёр шийддэг гэж бодчих. Яг зөв. Ёстой яг зөв шүү. Эцэг эхчүүд тэгдэг те. Сургууль дээрээ ингээ асуудал гаргацсан байна. Тэгээ багшаа та харж яахгүй яасан бэ? Манай хүүхэд муу сураад байна штэ. Та манай хүүхэд сайн хичээл заахгүй яасан бэ гэд багш нарыг буруутгаад байдаг те. Тэгээ аав ээж нь маш чухал үүрэгтэй. Энд чинь сургууль дээрээ байчаад гэртээ байж явна штэ. Сургууль дээрх нэг 3 4 цаг 4 5 цагийн хичээлэл багш хичээл заахтаа анхаардаг болохоос ш тэр хүүхдийн яг нөгөө хувь хүний хүмүүжил болон бусад зүйл дээр нь эцэг их найз нөхдөд 100% хамааралтай болчихж байгаа тий. Манай Номокагийн хувьд гэх юм бол найзуудтайгаа гэр бүлтэйгээ айгүй тийм гоё халуун дулаан уур амьсгалтай учраас яг тийм өөмүүлээд буруу замаар ороод авах тий. За найзууд нь ер нь яг ямар хүүхдүүд вэ? Чи яг хүүхдүүдтэй найзлахдаа ямар хүүхдтэй би энэ хүүхдтэй л найзлана гэж бодож найзалдаг уу? Ер нь тийм аюулс чадвараараа илүү давнгайсан. Тэгээд онц сурдаг, надтай адилхан онц сурдаг найзтай байвал бас гоё. Гоё юу. Тэгвэл авьяастай онц сурдаггүй байвал яг уу? Тэгвэл тэгээд найзлал тэгэл хичээлд нь би бас туслаад тэгээд сайн болгоно. Тэгвэл авьяас жоохон тийм тэгсэрнэ онц сурдаг бол яг уу? Тэгвэл тэгэл юу бас адилхан. Бас адилхан нөгөө талын л хөгжүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг зөв. Манай Номокагийн хэлж байгаа яг зөв. Найзууд бие биенийхээ дутууг нөхөж нь дундуурыг нь дүүргэж явдаг тийм хүмүүс аахгүй юу? Тийм учраас найзууд найзыгаа хин нэгний хажууд шүүмжлэх биш болохгүй байгааг нь харин хэлж зөвлөж хамтдаа зааж гэрийн даалгаврыг нь хамтдаа хийж ойлгохгүй байгаа юмыг нь хамтдаа суралцаж ингэж явдаг. Найзууд бүгд яг ижилхэн төвшний хүүхдүүд байдаг байхгүй юу? Бүгд одоо хөөрхөн ч юм уу те бүгдээрээ онц сурдаг байдаггүй. Найзууд юугаараа ижилхэн байдаг вэ гэхэлэр би биенийгээ ингээд дандаа сайн сайхан яваасай гэдэг би биендээ тусалдаг тийм хичээнгүй зангаараа айгу ижилхэн байдаг гинэ. Муу одоо нөгөө дүрсгүй байгаа хүүхдүүд нь шүү дээ те. Одоо бид нэрийг хилээд байдаг дүрсгүй байгаа хүүхдүүдийн хувьд ч гэсэндээ дүрсгүй байгаа нь бас тэр хүүхдийн нэг өөрийгөө илэрхийлэх нэг зан чанар нь болчихж байгаа байхгүй юу? Тийм учраас чи амар дүрсгүй гэдэг аахгүй. Тэгээ өөрөө бол дүрсгүйдэхгүй байгаад шүү дээ. Айгу томоотой байгаад байна. Тэгээ дүрсгүйдэж болно гэсэн үг. Гэтэ хим химжээтэй байх хэрэгтэй. Тэрийг нь ч гэсэндээ найзууд нь за одоо болно. Чи одоо тоглоом шоглоом чи ингээд хэтрээд дээ шүү. Одоо найзаа хичээлээ игээрээ гэд ингээд найзуудтайгаа дарахна шүү дээ. Чи тийм найз байж чадах уу? Чадна. Одоо хичээл сургууль сургалтаас гадна чамд юу н цаг гарч гин үү?
Ер нь юу нөгөө ажлын өдрүүдээр нэг ажилтай биш зүгээр сургуультай байвал хүрээд ирчихэж байгаа. Харин хагас бүтцэнэ бүр ажлын өдөр шиг байдаг. Ажлын өдөр шиг ингээд можигнжийнхан нь шүү дээ тий. За тэгвэл хоёлаа яг Номокагийн нэг өдрийн яг ингээд нэг төлөвлөгөөг нь гаргая л та. Өглөө хитэн цагт босч гэн, юу хийж гэн, орой унтах хүртлээ шүү зэ. Ажлын өдрийнхийг гаргая л. За юу ажлын өдрөөр би уг ингээд нэгдэх 3 дахь өдөр бүжигтэй идэг байсан. Тэгээ бүжээсээ одоо бүр хамтлагаас гарцсан. Тэгээд арай өөр дугууланд явж байгаа. Тэгээд өглөө 9 гэж босоод нүүр гараа угаагаад орд ирээ хурааж агаад тэгээд ээж рүү жоохон очиад эрхэл бэрхлээл. Тэгээл ээж та хоёр хамт босоод тэгээд ээж хоолой гээд би тэр хооронд нь юу хичээл намаа бэлдээд тэгээд жоохон залхуураад юм үзэж байгаа. Тэгээд хоолой идээд тэгэл ер нь бэлэн болж эхэллээ. Хичээл нь хитэн цагаас орох уу? Хичээл өний 30-аас ордог. 1:30-аас ордог. За хичээл ороод хитэн цагт харах уу? Хичээл ороод 4 цаг болдог гэхлээр 5:30 гээд. 5:30 гэж таардаг. За хичээлээ тарчаад юу хийх вэ? Хичээлээ тарчаад гэр рүүгээ очих гэсээр байтал 6:30 болоод тэгээд 6:30 болсныхаа дараа ингээд эренгүүд ээж ер нь хоолоо баг хийцэн байдээ. Хаяада. Тэгээ хоолоо идчихэд гэрийн даалгавраа хийгээд тэгээд ингээд юу нөгөө маргаашийнхаа юмнуудыг ер нь бэлдэж байгаа. Хичээлээ ялгаад. Тэгээ маргаашийнхаа юмнуудыг бэлдэж байгаа л ер нь тэгэл ингээд юу нөгөө нохоо мохотойгоо тоглоод тэгэл ер нь өнгөрөөл. Тэгээд нэг 10:30 гээд дунддаг. Зөв 10:30 гэж унтдаг гэж штэ тий. Тэгвэл 10:30-аас хойш бол унтахгүй. Хайда тэгээ нөгөө айлд хүн ирсэн. Эсвэл бол баяр маяраар жоохон оройтож. Бас оройтож унтахаар маргааш өглөөний эрч хүч юу хэр вэ? Ялгаатай байна уу? Жоохон ялгаатай. Гэхдээ тэгээд эрч хүчээ нөхөн нөө л гэж боддог. Хүчийн эрч хүчээ юугаар нөхдөй? Эрч хүчээ хоол, эрүүл мэндээр дасгал хөдөлгөөнөөр нөхдөг гэж. Яасан мундаг юм бэ? Хоол, эрүүл мэнд дасгал хөдөлгөөнөөр манай Номока маань эрч хүчээ бол нөхчдөйм байна. Номока ихчтэй. Таны нэд үү? Тий, ихчтэйг өдөр одоо хоёулаа бол яг ганцаараа байх хуваараа гаргасан шүү дээ сая. Тэгээ их чинь яаж ингэж амьдралд нь нөлөөлж орж ирж байна энэ хооронд. Яг хэдийгээр нь орж ирж байна. Ер нь нэх бит хоёр тааралдаад байдгүй. Их ч одоо нөгөө өөр сургууль руу шилжсэн байхгүй юу? Нөгөө өмнөх төрөлч гэртээ тааралддаг юм уу хоёр? Бараг л яг орой морой бол тааралдана. Манай их ч өглөө нөгөө 7:10 гээд гэрээс гараа явчтэй. Тэр хоорондын өдрөөр таарна үсттэй. Таарна. Ингээд таарахгүй яваад ах юм бол нэг гэрт амьдрдаг хүмүүс ч одоо би нэг юм мартна үсттэй. Тэгээд манай их ч нөгөө бүр өглөө хичээлдээ явдаг. Тэгээд 3 морой гээд ирдэг. Тэгээ 8 цаг хичээл норд юм уу. Тэгээд ингээд тараа тэгэнгүүт 2 цагийн дараа би ирдэг. Тэгэнгүүт их ч юм завгүй тэгэл юу өөрийнхөө өрөөнд орчоод ингээд ороод тэгэнгүүт жоох уурлаад идэг. Одоо манай Номокагийн хувьд гэх юм бол Kids Time нэвтрүүлэгт 6 сарын өмнө оролцож исэн тий. Хагас жилийн өмнө оролцож исэн гэсэн үг. Тэгэхээр энэ хугацаанд чи яг юу хийж амжуулсан бэ? Өөрийнхөө одоо таних гээд дугуулангаа чи бүр солих маш том шийдвэр гаргасан байгаа дээ шүү дээ тий. Тэгэхээр өөрийнхөө үн цэнийг яаж тодорхойлоод яаж ийм чухал шийдвэрийг гаргасан бэ? Яагаад гэвэл манай Номока маань бүжгээр хичээлээд бол аягүй их удсан. Тэгсэн тэрийгэ болоод жүжигийн дугууланд явсан шүү дээ. Яагаад энэ шийдвэрийг гаргасан? Энэ хугацаанд юу хийв? Нөгөө юу бүжиндээ уг нь явдаг байсан. Даанч нөгөө бүжиг маань ингээд зөндөө олон жил болчиход байхад ингээд ерөөсөө нэх том тэмцээнд ганц л удаа хөх хот руу явж байсан. Тэгээд ингээд бусдууд дээр нь бол их найдад зүгээр нэг бүгдэнд нь адилхан алтан медаль өгсөн. Тэгээд ер нь нэг тийм гоё том тэмцээн болж байгааг болохоор ээж аав миний ирээдүг бодоод наадах ч юм утгагүй юм байна. Өөр гоё сургалтанд явъя гэд. Тэгээд би ээж аав хоёр юу унтгалын өрөөрөө орж байгаа ярилцаад тэгээд гарч ирээ надад шийдвэрээ бүдгээс гаргая гэд. Тэгэхээр би бүр амар их хөвөлсөн. Тий. Чамтай ярилцаагүй шийдвэр гарсан юм биш үү тий эхэндээ? Тий. Эхэндээ бол ээж би булган руу тэмцээнд явах юм уу гэж зөндөө асуусан. Тэгээд болохоор ээжтэй нь ярилцсанаа. Миний хүлээж төвчөрт ээжгээд даанч энэ гэхдээ одоо булган руу яваад хүрээд ирэхлээр нь буцаа бүжгэндээ орчиж магадгүй. Тэгээд би нөгөө юу ингээд манай хамтлаг өөр хамтлагтай нэгдсэн байхгүй юу. Тэгээд 69 рүү юу 1000 оюутны байрлал бүр хол нөгөө бэлтгэл хийдэг болсон. Тэгээд ээж наад хоноо чинь такси мөнгө эднэрч аим хэцүү байна. Ястай амьдрал ярьж идөө. Нэр хэцүү шттэ тий. Тэгээд
Тэгээд наад чинь гэр мэрээсч тэр хол хэцүү байна гэд. Тэгээд бас дээрэс нь аавч тэр тиймэрхүү. Ер нь аав болвол тийм унаа гэхээсээ илүү миний ирээдүг бодоод гаргасан гэсэн. За тэгвэл жүжигийн дугууланд орсон гэсэн шүү дээ тий. Яг энэ жүжигийн дугууланг чи сонгосноо? Хаав ээж нь бас сонгосноо? Аав ээж эхлээд надаа ийм тоонот сургалтанд явна гэд хэлсэн. Тэгээд тэгэхээр би нэг тоохгүй ингээл байжсэн чинь ээж тэгвэл ямар ч дугууланд явах юм уу гээл тэгэл нэг жоохон загинсан. Тэгээд тэгэхээр нь гүү явна би судлаа гээл тэгэл ингээл харсан чинь амар мундаг юм шиг санагдаад ингээд юу ганц сургалт мөртлөө ингээд зөндөө олон юм дугуулн дотроо багтдсан байлээ. Тэгээд сонирхолтой санагдаад явсан. За одоо бол дугууландаа дөнгөж явж эхэлсэн. Сонирхолтой байна уу? Тэ сонирхолтой. Гоё байна уу? Гоё. Цааштай ч гэсэндээ яг ингээд тууштай явна тий. Одоо 3 сар яваа тэгээд 3 сард амар мундаг тууштай явж чадах юм бол ингээд кино тоглож болно гэсэн. Тэгвэл тэгээд бүр гараад өгч. Тэгээд би ээжээр бүр тоглосон. Миний тарих одоо бүр кинонда бэлтгэлтэй явж байгаа шүү дээ. Манай Намука угаасаа юм сэргэлэн. Тэгээд хүмүүстэй хинтэй ч гэсэндээ анх удаа уулзж байгаа хүнтэй хүртэл айгүй тийм нээлттэй харилцдаг учраас их тийм нүүрэмгий хөөрхөн инээсэн охин байгааг та бүхэн харж байгаа хаа гэж бодож байна. Тэгэд өнөөдөр Kids Time нэвтрүүлгээрээ Номока бит хоёр хүний үнцэн гэсэн сэдвээр оролцлоо. Тэгэд үнцэнээ мэдрээрэй гэсэн сэдвээр ярилцлаа. Хүн ер нь үнцэнээ мэдрэхгүй бол юу болох вэ? Үнцэнээ мэдрэхгүй бол ер нь бас өөрийгөө жоохон мартаж магадгүй гэж би боддог. Тийм тэгээд үнцэнээ мэдхгүй бүх юмаа ингээл нөгөө бүх юм нь үнцэнтэй гэд би хэлсэн шүү дээ. Тэгээд тэрэнд нь бүх юм нь үнцэнгүй болчингууд ингээ голоо тэгээд шинэ юм авсан ч тэрийг бас голж магадгүй. Тэгвэл үнцэнээ мэдэрсэн хүүхэд яадаг бол үнцэнээ мэдэрсэн хүүхэд бурхан дээрээс хараад энэ ямар мундаг хүүхэд вэ гэж бодоод илүү жаргалтай амьдруулна гэж бодчих. Яг нөгөө үнцэнээ мэдрээд өөрийгөө мэдрээд юу чаддгаа мэддэг хүүхэд бол юм болгоныг илүү олон зүйлийг л сорж үзэх хүснэ. Яг манай Намока шиг би энийг чадна, би бүжгэлж чадна, би жүжиглэж чадна, би өөр зүйлийг ч гэснээр хийж чадна гэ дандаа шин зүйлүүдийг торшдог байна гэсэн үг шүү дээ тий. Харин үнцэнээ мэдрэхгүй бол би угаасаа чадахгүй юм чинь за болидоо гэл ингээ хоошоо суугаад ийн гэсэн үг яагаад шүү дээ. Тэгэхээр үнцэнээ мэдэрдэг байгаарэ гэж өнөөдөр бит хоёр нэвтрүүлгээрээ дамжуулаад найзуудтай уриалъя. Тэгээ үнцэнээ мэдэрсэн хүүхэд ирээдүйн улам тод гэрэлтэй байдаг шүү. Тэгээ солонгос шиг тод ертөнцөөр аялдаг Kids Time нэвтрүүлгийн маань өнөөдрийн тодхон дугаар энд хүрээд бас жаргаж байна. Тэгээд радиогийн 1-р студид за танилцуулъя. Нэгдүгээр студид хин байгаа лээ. Хөтлөгч хин байна. Хөтлөгч заяа. Тэгээд юу бас хөтлөгч намлаа. Харин найруулагчаар Нам ажиллаа. Тэгэхээр манай Номолон Нам хоёрын нэр бол их ойролцоо юм ба штэ. Номолон чин Намука гэж дууддаг штэ тий. Нам их чигч юм болохоор Намуна гэдэг байхгүй юу? Тэгэд Нам гэж дууддаг байхгүй юу? Яа садан нэртэй юм. Садан байна. Би бол заяа. Тэгээд заяагараа л байна. За ингээд өнөөдрийн дугаартай хамтдаа байсан сонсогч танд баярлалаа. 3W1045 минь вебсайтаар та бөмбөрцгийн өнцөг болон бүрээд сонслоо. Мөн радиогийн 84.5 104.5 дэлгэн дээр дэлгэнэ тааруулж сонссон баярлалаа. Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэд пэйжээ дагаад бидэнтэй хамт нэвтрүүлгээ даваа, лавг, баасан гариг болгон сонсдог, үздэг сонсогч танд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Аав гэрт байвал гэр дүүрэн байдаг. Ээж гэрт байвал гэрэл гэгээтэй байдаг. Хүүхэд гэрт байвал гэр баяр хөөртэй байдаг. Дүүрэн гэрэл гэгээтэй баяр хөөртэй амьдралын төлөө Гэр бүлийн радио 104.5